Эмэгтэй үнийг үзээд хэрэгтэй хүн байгаад. Коуч л гэж байна. Уур нь хөрвөл энүүгээрээ хүн зодно гинэ. Эстэй хайртай шүү. Миний зүгнээс хутаг гарч ирлээ. Хөө чи одоо онгоц монгоц ухаад байгаа юм уу гэд юм асуугаад. За сайн бацгаана уу. Бүгдээр нь өнөөдрийн мэндийг хүргэе. Миний хувьд энэ хөө channel маань медиа төрлийн channel-уудыг дэлгэхэд орно. Гол ажил маань подкаст байх юм. Энэ влог бол зүгээр хачир. Ер нь тийм байна. Тэгээд ямар ч хамгийн ихний дугаарыг бол мөдлөгийн аварга болсон өсгөө дүүтэйгээ зүгтийнхаа подкастыг Мельбурнд очиж хийх зорилготойгоор явж байгаа. Тэгээд олон үйл явдал тавцж байгаа учраас тэрийг дэлгэмдүүлээд эхнийхэн дугаарыг бичихээр сэтгэж болоодаад хөтлөхөр боллоо. За тэгээд удахуулсан. За явсан. Яас гэдэг. Энд нэг Монгол тренер эмэгтэй би олоод тэгээ танай фитнестэй ч ингэ ярьж чад би ч гэсэн ингэ тренер ээ. Та бас фитнестэй удацсан юм чи та фитнестэйгээ яриулаас өөр байх гэсэн чи. Үгүй ихчийнх нь тренер гэдэг юм болохоор өөр да эмэгтэй ч хаалттай. Яагаад гэсэн чи эрэгтэйчүүдээс айдаг тийм өвчтөн хүмүүсээс байдаг юм л да. Бүр трамад болсон. Тийм хүмүүст явдаг юм. Тэр ич одоо тэгээд ер нь ижил үстэй гэсэн үү? Үгүй нөгөө. Хөөе тийм хийгэрүүл тэгээд ижил үстэй тэгээд нэг айлгцсан хүмүүс идэж тэгээд эрэгтэйнээс бүр тэгсцэн. Тийм юм л юм. Хит феминист нөгөө нэг эргэцээ хүнийг ер нь үзэн яадаг. Тэрхээрээ бүр юм үзэн яадаг төрлийн. Тийм үү. Эмэгтэй үнийг үзээд хэрэгтэй хүн байгаад. Байж болно шүү дээ яагаад болохгүй гэж. Яагаад байж болохгүй гэж. Тэнийгээ тэгвэл байж болно шүү дээ. Тэгвэл ич энэ олон хүн дотор чинь тэр байдгүй юм байна шүү дээ. Ганцхан чамааг хараад айдаг хэмжээний үуч байгаа шүү дээ. Тийм тий. Над чиг царайтай хүн хараад. Син ямар сонь царайтай. Замаараа нэг бүр юм да. Одоо юу энд ирээд баг орон нутгийн анх удаагийн нислэг хийж байгаа шүү. Тийм чи юу. Тийм. Та бас тийм биз. Үгүй шүү дээ. Би Сидней явсан шүү дээ. Та машинт явуулсан. Сиднейрөө гэхдээ би нэг ниссэн шүү дээ. Тийм. Тий. Тэр чинь нөгөө бизнес класс аваад bayр. Дуу ээ. За тэрийг ярьж. Тэр чинь бизнес амар гоё юу нислэр нисгэжсэн энэ хүн нисийг өгсөн шүү. Биш тэр чинь эхлээд би чинь Сидней явах гээд Jetstar дээр зүгээр экономи бичүүлсэн байсан байхгүй хямдханаар хамгийн хямдханыг харж байгаа. Тэгээд яг нөгөө 11 цагаас нисэх ёстой байсан би өглөө 9 цаг үед чөлөө 8 цаг үед чөлөө Jetstar яваад очсон чинь нислэг туслагдсан байхгүй юу? Тэр нөгөө Jetstar нислэг. Тэгээд Jetstar яадаг вэ гэсэн чинь нөгөө жижиг авиа компани учраас хүний тоог үүсэхгүй болохоор автоматар цагаар магаар үгүй цагаагаар ерөөс амаахгүй. Хүн гүцэхгүй болохоор юм уу тэгээ яачдаг юм байна. Туслагдчихдаг юм байна. Том нөгөө Virgin ч юм уу эсвэл нөгөө өөр бусад том нислэгийн авиа компаниуд болохоор хүн багтаа байсан ч хамаагүй нисчдэг. Тэгээд үнж байгаа нь өндөр байдаг юм билээ. Очоод өөр нислэг асуусан чинь өөр нислэг байхгүй заяа. Ганц байгаа нь юу вэ гэсэн чинь Virgin-ийн бизнес класс байх дараа. Тэгээд өөд нийтийн гэсэн чинь 700 хэд гэлөө. Яг нэг тэр тухайн үед нэг талтай юм уу? Нэг талтай шүү дээ тэр чинь. Гоё юм байна уу? Хаалга нь хааж байна уу? Жижиг хаалгатай тэгээд дээгүүр оройд ингээд нэг гэж хаалга дагаашаа зочид зэрж ирээ нөө. Юу болоод байна гэсэн цуг даалганд тавьчихсан шүү дээ. Тэрнээс биш би ч эхнийхэн тикетийг би 140-өөр илүү $150-аар л авч байгаа шүү дээ. Тэгсэн чинь байхгүй. Тэгээд нэг харамчгүй 2 төлөв хичээр тэгээд болорсон. Тэгээд тэрийг ер нь cancelчдаг тийм бид байт. За өсгөө яах гэж явж байгаа вэ одоо Мельбурн руу? Чи нэг шалтгаанаа нэг тайлбарлаа та одоо. Коуч л гэж байна. За сургалтаас тэгээд албаас коуч. Чи ер нь яг яах гэж явж байгаа юм? Гүй би бол яаж явж байгаа мэдгүй зүгээр хүн амт дагаал явж. Би яг ингэж асууна гэж мэдээд дуусан би явахгүй гэж хэлсэн. Тэгээд хамаагүй болно гэд тэгсэн биз дээ та. Юу гэсэн үг юм бэ? Одоо хэлэхгүйгээр ямар зориггүй л явж байгаа шүү би бол. Хоёрын хэрэг тийм биз дээ. Хоёроо. Бид гурав бол гурлаа цогцолтой байгаа шүү дээ. Өсгөө угаасаа тренингийнхаа сонголтондоо суун. Сүхбах орчуулагчаа хийгээд энэ хоёрт ингээд 2 хоног гээд
цог суудгаар суугаад яваа. А тэгэнгүүт би юу гэхээр өмнөх хоёрын дугаарыг хаараас дахиад нэг болоо 3 дахь дугаарыг хийж байгаа. Яг үндсэн зорилго подкастныхаа эхлээд дугаарыг бичих гэж байгаа шүү дээ. Ер нь яг эхлээд дугаар Албан ёсны юу? албан ёсны. Албан ёсны юу? Түмэн шиг юм ярих юм байгаа шүү дээ. Асаас. Шаардлага өөрөө идэдэлсэн. Эдиттэй ярина гэж. Юусч үгүй. Тэгээд юу гэлгээр өөрөө шүтүүд. Үгүй сүх ах дээр очиж байгаа офс дотор нь орж бичлээ гэдэг. Тэгээд уулзъя. Офс дээрээ байгаа. За бабаа чи гараараа ингэж хаагаад таглаа. Зига сүх ахыг авах гээд офс дээр нэрч байна бид гурав. Шууд ярилцлага авна. Нүүр дурсан ярилцлага юм. Ишээ. Мөн үү? А мөн байна. За мөн байна. За сайн байна та. Самар мөн. Өрөөндөө пи мифтэй. Дараа вискитэй. За зөвхөн арай. Ярка. Бидэг юм шиг. Оо чи. Үгүй сая зүгтэй. Сая алаадад ядаад нэг юм уу? Сүргээд байсан юм аа. Энэ ах чинь ингээд өрөөндөө ингээд гольф тоглох хоббитэй болж байгаа юм гинэ. Уур нь хөрвөл энүүгээр хүн зодно гинэ. Юу юм бэ? Бэлээгүй бол угаасаа амар гар үдтэй юм байдаг шүү дээ. Тэр хүн зод энэ холгоод. Бэлэг бол. Йоо, арай хүчтэй. Сая самбардаа яг орох гэж байна. Зя. Ачаа мачаа авцаа. Кофе мофе ярьчихсан. Шилмэлээ шахчих гацчихсан. Гадаад явлаа. Гадаад шүү дээ. Та ер нь яг ямар зорилготой явж байгаа юм бэлээ? Би орчуулах гэж байна. За. Би яг очоо мөрөг зорж. Гэтэ арай л орцгаараа билээ те. Орчуулж ирэгдээд гэдэг. Гадаас. Чи тэг өөрөө төвчрөө олохгүй төө. Би очоо. Чи тэгтээ ер нь яг хэлчин өөрөө тийм хангалттай биш үү? Чи яаж тренинг хийж байгаа? Яаж сургалт хийж байгаа? Хүмүүстээ яаж зааж өгье? Одоо чи энд одоо нэг шар орж ирлээ гэхэд чи одоо за одоо нэг 5 суугаад бос гэхийг англиар юу гэх вэ? Энэ өстой гоё юм байна. Энд подкастаа хийвэл гоё ус гоё харагдах юм байна да. На ёо. Үн би гэдэг юм шүү дээ. Уг нь энэ шүү дээ. А ингээд юм шүү. За Gold Coast дээрээс ингэж харагдаж байна. Алтан эргийн хот. Алтан эргийн хот. Чи хайж чваа. Би нөл. За ёо. За өдлөө. Уцгай. Нисэх бодол руугаа явъя. Цаг болохоо байла. Очоод угаасаа ярилцах зөндөө байгаа. Gold Coast Airport ирсэн. Сая уул нь манай энэ урд явж байгаа ах маань хямдхан зогсоол дээр оруулж тавина гэж дагуулж яваад фейлдээд 3 хоногийн $70 зогсоол руу оруулсан. Өөрөө бол $3 хоногийн $20 болсон зогсоол руу оруулж өгнө гэсэн. Тэгээд дагуулад явсан чинь $70 зогсоол руу оруулсан. $20. Одоо тэгэд би өөрөө $20 өгнө. Ах өөрөө $50 надад өгөх юм байлгүй. Хард. F4 юм уу хайшиг. Одоо ардын шууд баригдээ хайж ирсэн дуусна. Юу юм бэ? Чи өндөр болохоор бид ч авах шүү дээ. Ингэ дээрээс ингэ шиг. Өндөр юм шиг. Олон ингэ амар ингэ ойртуулдаг. За ингэж явах юм уу? За тэгээд. Одоо саяны өндөр нам гэдэг бүгдийг нь оруулаад тэгээд дараа нэг юу гэнэ? Саяны яг тэгээд хэлээ. Хувцас солилцтой. Нэг хувцастай 2 цаг болчихсон. Аа ёо за. Чи тэгээ одоо 3 хоногийн дотор хэдэн хувцастай явж байгаа? Бодлоо авчна. Ой ёо за. 2 цаг дотор шопинг хийх юм уу? Аа ёо. Энэ хэдний нэг тийш хэлдэг. Энэ бэлгэн. Ээж явуулсан. Нөгөө олон шишгэн чинь нэг юм уу? Ээ нөгөө олон шийдэл ээж явуулсан. Ээж таард шүү. За манай хоёр хүмүүс гарч ирэхгүй. Өө ингэ байна. Миний зүгнээс хутаг гарч ирлээ. Нэг дааснаас аваад гэдэг юм. Аа. Тэрийг зүгнээ. Чи одоо Ямар юм бэ? ямар Би бас муутай. нэг түүх ярьж байгаа. Монголоос нааш ирчихсэн чинь чи намайг дуудснаа хөө чи одоо онгоц гадаа гэдэг юм асуугаад би юу юм аваагаад яасаа хаа гэсэн чинь чи энийг хараа гэсэн 10 төхөр гараад ирдэг. Юу мэдэхгүй яа. Яаж юм бэ? Чи гадагш явах гэж. Үгүй шүү дээ. Одоо энэ яриа мөрөж орж ш та. Гол жоо боодлээ. Эрэхтэн нойлыг орж үзцгээе. Меркел чи энэ чанга юу? Жаргалтай байна. Ха?
Жаргалтай байна. Яг уу. Яг доторож байгаа тасаа. Бидний өсөж байгаа болсон харагдаж байна да. Нааш төсөлтэй багсан юм шүү. Толон юм шүү. Өсчих байж ажиллаа. Араа яа. Араас нь Яг Мельбурн зогсондоо суулаа. За, сэтгэл хэрэг. сэтгэл жоох айцтай байна. Ойрд нисээгүй. Юунаас сонгосноос яагаад байгаа юм бэ? Зүгээр шүү хоёр талч хоёр ах чинь сууж шүү. Аа яах вэ? Байдлыг үүдүүд гуруулаа л бас эвгүйснэ. Тэр ганцаархан нас ууц. Тэр болонд очиад хажууд нь хүн суух хэрэгтэй. Гэтэ ойртохгүй байна. Өлчлөө. Үгүй юм ямар сони. За. Өрөнд орсоо гэсгөө. Мөнгө төлчлөө. Байнахаа мөнгө. За Мельбурнд буугаад уулзъя. Бай. Яа Мельбурн гэлээ. Сэрүүхэн байж тээ. Сэрүүхэн бай. Хүүтэ газар уу юу? Тийм ээ, сэрүүхэн байна. Чи ямар машин унмаар байгаа? Би цахилгаан биш юм зүгээр. Орчин үетэй хөл хийлээ. Чи өөрөө захилгаан шиг хурдан байж чаддсан юм уу? Орондоо чи тийм хурдан юм уу? Би зүгээр мангар актив. Чи захилгаан машин унмаар. Ундаа үстэй. Өөрөөс чи захилгаан машин юм өстэй. Хайбрид шүү дээ. Сексэлтэй мөлий актив юм шүү дээ. Юуны талаар юу хүн гинэ? Юу ч гээ. Yeah. Welcome to Melbourne. Цалхуур саран багад бүглээгүй ирсэн. Тэгээд одоо машин багхгүй. Маш. Шууд ингээд дэлгүүрээс юм авчих юм шиг сонгоод авчдаг бол дуртайгаа л авчмаар байна л да. Өшгөө. Энд чи бас нэг арай өөр процесс байгаа тань л да. Би боцоо зарч явж байгаа. Ямар мохоо баавартай би. Хөдөлтөд авчиж гэж авчиж. За ямар ч байсан явсаар амжилттай. Volkswagen Tiguan гэдэг машин төрүүлсэн. Энэ чи хэдэр төрүүлчихлээ сая? 2 хоногийн 523 доллар. Иншүрэнстэйгаа. Бүтэн иншүрэнстэй. Юу ч явах вэ? Энэ тэгээд банк нь бинт дүүрэн байгаа. Бид дүүрэн буцааж. Тэг бензин Тоолтой замаар яваад тоолтой мөнгө бас төлнө шүү. нэмсэн. Spotify шүү дээ. Spotify чинь юу юм бэ? Премиум юм уу? Наач аяар муугар гэдэг юм лээ. Тэвгэн ачи мандад байгаас. Юу ч хийж ячи биш үү? Өдрийн 100 муу. Өдрийн 100 гэж өөртөө юу тогтооч. Яа болж штэ. Ядарч хийм баг гэдэг штэ хаа. За Мельбурнээс хотын төв рүү хөдлөсөн. Хотын төвдөө очиод эргээд уулзцгаая. Оо энэ ч ихтэй амар төвчлөлтэй байгаа юм шүү дээ. Оо төвчлөлтэй байна. Муха өөртөө ихтэй юм. Чи яг наад өөртөө ихтэй зангаараа маргааш сонгоснондоо сууж авах юм шүү. За, Мельбурны төв рүү орж ирж байна да. Цаг агаарын хувьд бол хамаагүй сэрүүхэн байдаг юм байна. Ер нь оройтой бол өмд цамцтай л байнга явахаар юм байна. Энэ барилга ямар гоё юм бэ? Энэ ямар гоё барилгуудтай юм бэ? Энэ Мельбурны барилга гоё юм байна. Ярих юм бол. Би чам чамч. Намайг яа биччихэ. Чүүрэн усаад байна. Би угаасаа орж байгаа шүү. Мельбурн. Сүхэ аврах хоёрыг дагаад дэстад дэмиг хийж байна да. Маргааш та хоёр одоо сургалттай битэр маргааш дэмит энэ өмнөөс чинь маш их юм мэдэж байна. Хэдэн таа тий? Оо энэ шүү дээ. Тран. Энэ байна.
За энэ талаас нь яг үзсэн. Би шиг юу байна. За V бол тасархаа. 56 давхар дээр гарч ирсэн баа. Вэ миний аргүй юу хийж байна? За V бол тасархаа байна. 3 бедрум юм биш. Нар хаанаас надтай. Гэрсэн хаана? Яа. Яаси. Гой байна.